Вулкан компани зүгээс та бүхэнтэйгээ өнөөдөр Ярамгийн Garden Villa гэх хотхон дээрээс мэдчилж байна. За энэ дээр бид нэр цэвэр усны асуудлаар ирсэн байгаа. Уг асуудал нь юу вэ гэх юм бол уг хотхон нь маш их өндөр зэвтэй, хатуулагтай, за шугам хоолой өндөр бохирдолтой тул орон сууц нийтийн аж ахуйн конторынхны захиалгаар бид нар одоо яаж шийдэх үү гэдэг тал дээр ярилцаад нэг шийдлийг гаргаад за ингээ үйл ажиллагааны явцыг та бүхэндээ танилцуулъя. За үүн дээр бид төвөөс орж ирж байгаа үндсэн шугамн дээр нь өндөр даралтын шүүлтүүрүүдийг тавьж өгсөн. Ингэснээрээ төвөөс ямар нэгэн бохирдол орж ирэх боломжгүй болгож өгж байгаа. За үүний араас шууд бид нар холбооны бүгд найрамдах Герман улсад үйлдвэрлэсэн хатуулаг задалдаг 25 жилийн баталгаатай тогоор ажилдаг устдаа биечлэн харьцдаг мараалын илэгдэлд ордог төхөөрөмжийг суйрлуулж өгсөн. Уг төхөөрөмж маань усны хатуулагийг задлаад шугам хоолойн зэв өнгөрийг унгаагаад цаашдаа 25 жил болон түүнээс урт хугацаанд хамгаалах зорилготой. За тэгээд тэрний дараа байрлагдсан юм нь юу вэ гэх юм бол хатуулаг задлах төхөөрөмжөө халуун усны шугам дээр тавьж өгсөн байгаа. Уг шугам нь бол ялцны 2 дугаар контрын өг шугам дээр за тэгээд буцхын хэвтэй шугам дээр дахиад өндөр даралтын шүүлтүүрүүдийг тавьж өгсөн. Уг шүүлтүүрүүдээр тунгаан авах зорилготой. За энэ яг яаж юм гэх юм бол эхний ээлжинд бол тодорхой хэмжээнд бохирдол гарна. Яагаад гэвэл хүнээр бол ханиадын эдгээгээ цэрийг нь хохолж байгаа гэсэн үг. За ингэж хохолж бид нар унгаагаад бүх бохирдлыг нь тунгааж шүүж авахд тодорхой хугацаа орно. Тиймээс айл үрхүүд дээр баг зэрэг бохирдол гарах магадaltaй тодорхой хугацаанд дараа уг бохирдол багасхуулна. Ингэж багаснараа бидний одоо ажлын гүйцэтгэлийг та бүхэнд мэдэгдэнэ гэсэн үг. За тэгээд бид нар хамтраад бүх системүүдийг бүрэн угсраад суйрлуулсан. Үүний дараагаас бид нар 30 хоногийн дотор байнгын хяналтандаа байлгаж тодорхой хугацаанд ирж шүүлтүүрүүдийн бохирдлыг гаргаж за энэ бохирдлыг гаргасан явцыг бичлэгээр та бүхэндээ танилцуулж байгаа. За ямар өнгөтэй байсан шүүлтүүр ямар бохирдолтой болсон байгааг та бүхэн дээрээс харах бүрэн боломжтой. За тэгээд үүний дараагаас бид нар 30 хоногийн дараа ирж уг объектын дулаан солилцоорын ялцыг угаа цэвэрлсэн байгаа. Ялцыг угаа цэвэрлээд оснокийнхондоо ямар байдлаар ямар байдалтай байсныг ямар бохирдолтой болсон байгааг нь харуулад за угаа цэвэрлээд хүлээлгэж өгсөн байгаа. За одоо бид нар юу хийх ёстой бэ гэвэл уг бохирдлуудыг хугацаанд нь гаргаад аваад байх юм бол цаашдаа халуун болон хүүтэн усны шугам бүрэн хамгаалагдаж ирээдүйд бид нар зэвгүй устай байх боломжийг бүрэн хангаж өгөх юм аа. За ингээд Вулкан компанид балаа.